За review-дээр ямар нэгэн текст бичихийн тулд annotate засны текст хэсэг рүү оронгууд энэ дээр харьцуулах чинь текстүүд харагдаж байна. За энэ дээр ерөнхийдөө review-ийн анх үсэг гэд цаанаас нь өгөгдсөн. Фонттэй цаанаасаа байсан юм ерөнхийдөө текстийн загварууд харагдаж байна. За ийшээ орон. За жишээлбэл шууд rename хичээ. За манай ер нь бол ашиглаж байгаа маань Superman. За 250. За ийшээ орлоо. Энэ текстийн маань юу байна харагдаж байна. За текстийн маань өндөр 2.5. За энэ дээрээс Superman. За бусдын нутгууд нь болохоор ерөнхийдөө кад дээр байдагтай адилхан. За энэ дээр ялгаатай юм байна. Opaque, transparent. За энэ хоёрын ялгааг энэ шууд энэ дээр харуулъя. За жишээлбэл за ерөнхийдөө текстийн цаанах юм нь харагдахгүй байхаараа за opaque болон ерөнхийдөө энэ цаанаага зүйл нь харагдахгүй бол opaque. За наана ерөнхийдөө юм нь цаанаага юм харагдана гэвэл transparent гэдгийг сонгоно. За хэдүүлээ. За ерөнхийдөө бол 250 болон 200 гих мэтчлэн за энэ rename-ийг ашиглаад за манай дээр ерөнхийдөө шууд эднэр дээр edit-ийг явуулъя. Ашигладаг. За шийдэл гарчих 350 бол 3.5. Superman. За нэг. За энийгаа маань transparent гэх мэтчлэн за ерөнхийдөө текстүүдээ ингэж ерөнхийдөө үүсгдэг байгаа. За хэдүүлээ draft хийж байгаа учраас за мөн энийгээ ч гэсэн адилхан rename-ийг өөрчлөөд за манай дээр 250 300 ашиглаж байгаа тийм. За гэх мэтчлэн текстийг ингэж өөрчилдөг байх нэ. За тэгээ энэ дээр харагдчихлаагаа өгвөл болонгаа багасгахын тулд энэ боксоо ингэж багасгаж болно. За ерөнхийдөө энэрхүү боксоо ингэж багасгачих болно. За бүр багасгахыг ингэ багасгах чинь. За гэх мэтчлэн текстээ ингэж өөрчилдөг байх нэ.